不要 хэрэггүй. За бу хэрэггүй, авахгүй өнтер гэсэн санаа. Үндсэн утга нь хэрэгтэй. Дагаад уншия. 不要 За хөгийн яаж хэлэх вүлээ? Тэрийг яах вүлээ гэж олон талаа ерөөсөө бодохгүй. Зүгээр л багшаагаа дагаад уншина. Окей? Хятад хүмүүс хэлд орохдоо хизээч хүүхэдтэй энэ бүү гэхээр миний хүү 2 дугаар хүүх шүү. Яв гэхээр миний охин 4 дугаар хүүх шүү. Өнтер гэж хизээч заадаггүй тийм ээ. Аав ээж нь хажууд нь ярьсаар агаад дагаж хэлсээр байгаа л сурцсан байдаг. Тийм ээ. Тэгэхээр яг тэгээд олон талаа юм бодохгүй зүгээр шууд л дааж уншаа шүү. Окей? 不要 хэрэггүй, авахгүй, үгүй гэх юм. За 不要吃8个包子. За өөрсдөө орчуулад үзье юу вэ? 不要хэрэггүй, 吃идэх, 8个 8 ширхэг, 包子 бууз. Тэгэхээр идэх хэрэггүй. Юу идэх хэрэггүй? Үйл өгтэй холбоотойг ардаа орно. 8个包子 8 ширхэг бууз идэх хэрэггүй. Дагаад уншлаа. 不要吃8个包子. 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 妈妈说不要吃包子. За маама ээж шуу гэдэг нь болохоор хэлэх гэсэн үг. За хэлэх гэдэг ханз нь нөгөө дөрвөлжин ам гэдэг ханз маань явж байна тийм ээ. Урдаа энэ а үсэг шиг нь болохоор хэл үг яриа гэдэг дэлгүүр ханз. Тэгэхээр хэл үг яриа гэх юм бол дандаа үг хэлэх, ярих тийм холбоотой ах нь. За дагаад уншия. Маама шуу 不要吃包子. 不要吃包子. За юу гэсэн бах нь вэ? Ээж хэлэхдээ идэх хэрэггүй. Юу идэх хэрэггүй юм? бууз. Дараагийн жишээ харъя. Надад энэ нэг аяга хэрэггүй. Авахгүй. За яв гэдэг нь хэрэгтэй, авах гэсэн санаа гэсэн тийм ээ. 我 надаа 不要 хэрэггүй, авахгүй. 这个 энэ нэг杯子 аяга. За хятад хэлэнд нөгөө 我 гэдэг ханз нь өөрөө би гэдэг санаа гаргаж байгаа учраас надад, намайг, миний, би ерөөсөө хуурахгүй 我-гороо л явдаг байна. Тэгэхээр аюу амар дагавар нөхцлөөр хувирна цаг магаар хувирна гэсэн тийм ерөөсөө байдаггүй. Тэгэхээр хансныхаа утгыг л мэдчихвэл юун дээр ч хамаагүй би, надаа, миний гэх юм бол во гэж шиглээд байдаг байна. За дагаад уншия. 我不要这个杯子. 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 Өдрөөр өдрийн цагаар унтаж болохгүй гэж хэлсэн. За баба аав Монгол хэлэнд өгүүлбэрийн хамгийн төгсгөлд ордог үйл үг нь гол үйл үг гэдэг те. Хятад хэлэнд болохоор эзэн биеийнхээ хоноос гол үйл үгээ шууд хэлнэ. Араасаа яг адилхан. Тэгэхээр өөх нь аав хэлсэн гэдгийг хэлэх нь. Тэгээ араас нь өдрийн цагаар унтаж болохгүй гэх юм. За баба шуу аав хэлэхтэй. За шуу гэдэг нь хэлэх гэсэн тийм ээ. Нөгөө дөрвөлжин хэл үг яриа гэдэг ханц орж байгаа. Уртлын а үсэг нь болохоор хэл үг яриа гэдэг ханц гэсэн тийм ээ. Тэгэхээр хэл үг яриатай холбоотой буюу шуу хэлэх ярих. Баба шуу аав хэлсэн. 不要 хэрэггүй, болохгүй, үгүй. 白天 өдрийн цагаар 睡觉. За 睡觉гэхээр унтах ахна. За галиг уншихад ер нь бол гайгүй байгаа зү тийм. Бид нэр англи үсгийг ашиглаад монгол хэл дээр яаж нөгөө хоорондоо чадалж харилцаж бичдэг үлээ тийм. Яг тэрнтэй адилхан. Шуй тэгээ жиао яг л шууд уншина.
За дагаад уншия. Шуй зяо. Унтах гэсэн тийм ээ. Шуй зяо. За унтах гэдэг ханзаа хэдүүлэн харъя. Энэ өдөө бүтээлгээд нэг сайхан харчия. За шуй гэдгийнх нь урдлынхаа нийтлхүүр ханз нь юу вэ? Дөрвөлжингийн дотроо 2 зураас даахлаар юу гэсэн үг гэлээ ханзны тайлбар хичээлдэг байгаа тийм. Нөгөө хөг галиг ханз гэдэг хичээл дээр санаж байна уу? Нүд гэдэг ханз тийм ээ. За мэдж байгаанууд нь сайн байна. Хичээлээс анхааралтай үзсэн байна. Шуй зяо унтах. За нүд нь орон дээр байгаа буюу унтаад байгаа гэсэн санаа авах нь. За тэгэхээр юу гэсэн үг гинэ? Аав хэлсэн хэрэггүй өдрийн цагаар унтаж. Дагаад уншия. Бай тien шуй зяо. Бай тien шуй зяо. 不要白天睡觉。不要白天睡觉。爸爸说不要白天睡觉。爸爸说不要白天睡觉。сайн байна. Өнөөдрийн үгс үг 不要 хэрэггүй авахгүй